мартаж хай хүчээр дахин нэг сэтгцгээ чи бүртэн шиг надад чаныг чиний надлаа байдаг амьдрын хизүү бүхнийг мартаж хай хүчээр дахин нэг сэтгцгээ чи бүртэн шиг надад чаныг чиний надлаа байдаг амьдрын Монголд ирээд би анх удаага Монгол гэрт хонж байна. Тэгээд өвөл учраас амар хүйтэн гэж бодсон. Би тэгээд ороод гэрт ороод айгүй хөөрхөн, дулаахан, галаад төлөөд тэгээд дулаахан маш гоё байна. Өнөөдөр модон дотор бөөнөрн гал асаагаад тэгээд бид нэр бөөнөрн суугаад юм яриад танилцаад тэгээд бас хөгжилтэй байсан. Их сонирхолтой. Өнөөдөр гоё байсан. Бас маргааш маш их гоё. Нөгөөдөр маш их гоё. Өнөөдөр урт өдөр байсан. Нэг тоглоомудаа бас нэг амар гоё сайхан тоглоом байсан. Би ч гэсэн нэг 7-8 уулзтай нэг найзтайгаа уулзсан. Гадаад найзтайгаа. Сайн байна. Модон дотор асуулт асуусан. Миний бодлоор сонирхолтой өдөр байсан. Уул гарсан. Оймодон дотор нь гал түрээд тэгээд олон юм ярьсан. Тэгээд маш их гоё байсан. Өнөөдөр шүлгийг түүз танд Монгол үндэсний радио шоу та бүхэндээ шинэлгээд өдөр хүрч байна. Өнөөдөр бол эхний өдөр. Тэгээд бид нар бас хоорондоо илүү дотны нөхөрлөгийн үүднээс өнөөдөр ингээд уулан дээр гарч ирээд энэ сайхан Манс модны энэ төгөл дотор үржиж суугаад илүү ойр дотно одоо ярилцаж биенээсээ асуулт байвал бүгдээрээ биенээсээ асуугаад одоо урд нь бол би энийг бол таньдгүй байсан юм шүү дээ. Танихгүй анх удаага уулзж байгаа шүү дээ, тийм ээ? Зарим хүмүүс нь бол. За тэгээд халуун дотн яриа бүгдээрээ өрнүүлье. За. Аги хизээ Монголд ирсэн бэ? 5 сар өмнө Монголд ирсэн. 5 сарын өмнө. Тийм шүү дээ. Тэнд Бэлгд байхдаа монгол хэл сурч ирсэн үү? Бэлэг монгол хэл сураагүй. Өнгөрсөн жил 2 сар Монголд монгол хэл сурсан. Монгол хэл сурахад хэр байна? Ямар байна монгол хэл? Монгол хэл хэлэх хэцүү байна. Тийм. Одоо ер нь монголоор ингээ хүмүүс ярихад сайн ойлгох уу? Чаахан. Монгол хүмүүс ямар байна ер нь? Монгол хүн гоё штэ. Ямар? Яг юу нь гоё байна? Монгол хүн юу инээдтэй. Инээдтэй нөө. За, Аги энэ дундаас нэг хүнээс нэг асуулт асууж болно. Өөрийнхөө хүссэн нэг асуултыг хинээс нь ч асууж болно. Чи ханаас ирсэн бэ? Ер нь бол би Киргизэн Узбек аахгүй. Киргизэн Узбек. Ер нь Киргиз паспорттай Узбек дээр амьдардаг. Ер нь бол миний улс Узбек. Тэгээд ингээд Киргизаа ирсэн гэдэг нэг боддог. Тэгээд нэг Узбек бас жоохон Киргиз бас жоохон ингээд энэ хоёроос ирсэн гэж бодчихгүй. Тэгээ бодчихгүй. Харин яагаад за чод яг Узбек. Яг Узбек хүн үү? Эсвэл нөгөөт нь болохоор Киргизстан хүн юм уу? ер нь паспорт Киргиз паспорттай. Киргиз паспорттай. Манай газар ер нь Узбекийн газар байсан байхгүй юу? Урд нь. Тэгээд нэг хизээ нэг 1951 өглөө сайн санахгүй. Тэгээд нэг Киргизнууд өөрөөх нь нэг республик хиймаар байсан. Тэгээд нэг Узбекаас нэг газар асуусан байхгүй юу? Тэгээд Узбек нар тэгээд өөрөөх нь газараас өгсөн. Тэгээд Киргиз республик болсон.
Ер нь бол цэвэр үзбек. Ингээд танаа танд нэг бэйс шүү дээ. Монголын газаа тэгээд Монголын хадад гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр хүн шиг би ч гэсэн Киргизийн үзбек. Тэгээд Одоо ер нь яг танаа яг үндэстэн үл хичнээн хүн байна. Одоо яг тоогоор яг үзбекнуудаа Киргизийн юм уу? Үзбек. Манай нутаг дээр бараг нэг сая таун үзбек байгаа хаа. Үзбекийн яг тэр орон байдлын талаар тий яриул байгалийн талаар яриул юм ямар улс орн байдгийг тийм ээ одоо энд сууж байгаа найзуудаа зам төлөвлөд үзэж байгаа монголчуудад яг үзбек орны тухай яриул. Манай үзбекнууд юу хийх юм бэ? Яаж амьдэрдэг юм уу? Тэгээд яаж амьдэрдгийг, ямар газар нутагт байдгийг тий одоо газар нутаг яг Монголтай адилхан юм уу? Тэгээд үзбек хүн юм ямар хүнийг юм үзбек хүн гэдгийг тийм ээ. Манай үзбекнүүд хамгийн гол нь шашинаас манай шашин мусульман шашинтай. Тэгээд манай амьдрал хамгийн сайн амьдралдаг юу боцдог хамгийн сайн юу ягаад манай газар амар ер нь жоохон газар аахгүй юу? Манай үзбекийн газар. Тэгээд хүн олон байна. Хүн олон байна. Тий. Хойно нөхөр дөндөө нэг Монгол хүн юм шиг. Тэгээд хүмүүс бас нэг Монгол хүнтэй адилхан амар хариулцагтай ингээд гой сараа мараатай. Тэгээд манай газар бас амар хөрхөн. Тэгээд бараг ялгаа байхгүй. Зүгээр нэг Монголын газар жоохон юу лээ. Жоохон манай газар шиг юу байхгүй юу лээ. Нэг устай газар ингээд гоё амтлахын газар. Ер нь бол адилхан байна. Энэ бол байгалийнхын хувьд бол энэ адилхан. Тий. За Тэмүүжингөө эндээс асуулт байна найзуудаасаа. Найзуудаасаа. Чи хаанаас ирсэн гинэ? Сайн авахгүй. За нэр нь болохоор юм блэ? Нэрийг чийжсэн үү? Золбоо. Тэмүүжин. Золбоо. За Тэмүүжингээс Золбоогоос асуулт тийм ээ. За асуугаарай. Хаанаас ирсэн гинэ? Би Лаосаас ирсэн. Лаосаас. Намайг уучлаарай би гэтээ сайн мэдхгүй ямар үйлс. Тэгээд ямар газар яаж амьдэрдэг тэгээд юуда иддэг нэг танаа шашин ямар вэ? Тэрийг би сайн мэдэхгүй. Таны асуух чи. За чиний асуусан байр. Асуусан. Би хараа юм. Манай Лаос улс бол эндээс зохоо ялка юм байл зөндөө юм байна. Яг гэвэл манай Лаос халуун газар. Халуун орон. Халуун орон. Тэгээд далай малай байхгүй. Тэгээд уул нь зөндөө байдаг. Дандаа моттой уул байдаг. Тэгээд хүний яаж амьдрах вэ гэвэл ер нь бол харьяацин. Тэгээд хамгийн гоё амьдрах хүмүүс байвал яг горлын хажууд амьдрах. Яг гэвэл загас магас зөндөө байдаг. Тэгээд юу иддэг вэ гэвэл үхэр байна. Гэтэ хон бол суухан. Кахе, тахиа, загас энэ тийм амтан зөндөө байдаг. Тэгээд манай улс шашин ямар шашин вэ гэвэл ерөөр бол манай Лаос хүмүүс 3 ястан том ястан байдаг. Би бол нэг ястан. Гэхдээ Будда шашинтай. Тэгээд сүнсний шашин бас байна. Тэгээд юу шүү бөө юм уу? Бөө мөргөл. Тийм. Бөө шашин бас байдаг. Оо тийм үү. Ийм шашин байдаг. За. Золбоогийн хувьд эндээс асуугаагүй
одоо асуусан хүнээс биш асуултанд одоо хариулаагүй хүмүүс юу те. Эндээс нэрийг асуугаад тэгээд асуух зүйл асуугаарай. За чиний нэр хэмлээ ханаас ирсэн бэ? Таны өөрс эндээс ялгаатай юу вэ? Түүний яаж амьдрах вэ? Яасан мэдгүй юм байна. Нэр нь хэм бэлээ? Нэрийг чийгсэн үү? Оюуна штэ. Оюуна золбоо. За. Би Польшаас ирсэн. Би үуч хотоос ирсэн. Варшавт сурдаг. Варшав Польшин нийслэл хот. Польшин тухай. Польш Озон гой газар байгаа. Далай байна. Уус ноцтой уус. Янз бүрийн нур. Гол байгаа. Сайхан гэдэг. Монгол хүн бас Польш хүн жахан адилхан би гэж бодож байна. Сайхан сэтгэлтэй хүн бас дандаа манай гэр ирээрээ хэлдэг. Зочдомтгой гэсэн үг юм аа л да бас. Монголчууд ч Польшууд гэсэн ер нь бол зочдомтгой хүмүүс ээ гэдэг бол манай оюуна маань бол найзуудаа зам монголчуудаа ч гэсэн Польшийн тухай бас Польш хүмүүсийн өндөр уриалгах зангийн тухай ярьж өглөө. За оюуна эндээс асуух асуулт байна уу? Одоо эргүүлээд золбоогоос ч юм уу эсвэл өөр хүмүүсээс ч гэсэн бод. Сарус чамд Монгол найз байгаа юу? Монгол найзууд байгаа. Би орхон нэг сургуульд сурдаг. Гэхдээ миний нэг ангийнхан хамт сурдаг хүмүүс бүгдээрээ монголчууд. Тэгээд Монгол найзууд олон. Ямар хүн Монгол хүн ямар байна? Тэ? За би Монголд ирээд 1 жил амьдарч байна. Тэгээд миний санахад миний бодлоор монгол хүн гэж ямар үүрэгтэй монгол хүмүүс сайхан сэтгэлтэй. Тэгээд монгол оюутнууд бүсгүйчүүд надад таалагддаг. Тэгээд харахад даруухан шиг. Тэгтээ даруухан биш. Дээжин оюутнууд байна. Тэгээд монгол залуучууд хүчтэй, зоригтой амар сэтгэлээрээ баян хүмүүс сандаг. За баярлалаа. Монголын тухай бас бодож явдаг үнхээр сайхан гэрэл гээгээтэй сайхан байна. Өвөрмөц давдагдшгүй ам түнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэдэтгэгч Атар өргөө компани. За ингээд халиуна таалгана. Дондог таан тийм ээ? Бас дэлхийн алдартай хүн. За. Зү. За бас. Тоёрс дээр авсан мондог хүмүүс юм аа. За тоёр. За одоо. За 5 секундд таасан байна. Халиуна дондог хоёр 5 секундд мэрлийн моног таасан байна. Ямар хурдан үзэл бэ? Ингээл зогсоход мэрлийн моног шууд аач. За. Одоо оюуна таалгаж Аги таах болно. За ингээд бас нэг дэлхийн алдартай хүн. Хийгэрээ. Джеймс Бонд арай биш вэ? Буу ямар буу вэ? Буу байгаа шүү дээ бас ган. За буутай.
Мангар том буутай. За, шаварсныг биш. Дахиад хийгэрээ. Хийх үзэлээрээ. Өөр. За хин бэ? За 3 толын 1 2 3 за асагцсан. Энэ хин байсан бэ? Рембо байсан бохгүй юу? Сильвестр Сталлоне. За ийшээ. За ийшээ зогсоорой. За одоо. За эхлэе. Бэлэн үү? За явсаа. Сахалтай. За юм альчууртай юм байна. Юм урт. За. Дэд мараас юм биш. За. Яалаа нөгөөд чинь. За ямар сагалтай ийм толгоогоор ямарсан нэг малгай юм уу альчууртай юм байна. Тэгээд ийм урт юмтай юм байна тий? Урт. За. Тэгээд өөр за ингэ бууд тийм ээ бас. Ийм сагалтай ийм тэгээд урт юм. За тийм магадгүй. За. Билаад тийм билаад. За ашгүй дээ. Тэгэхээр Гэтэ дээд мараас биш шүү дээ тий. Дээд мараас биш. Мэдээгүй. За одоо хамгийн хурдан хариулсан нэг хүн нэг баг нь ялж болно. За би дондогт тэр алдартай хүний нэрийг хэлсэн байгаа. За дондог бэлэн үү? Бэлэн үү? Ready? За бэлэн үү? За анхаар. Ингээд өнөөдрийн одоо татаа тунгаад одоо хэн хамгийн хурдан хэлсэн одоо бол яг дүн бол гарна. За яг энэ үгийг тааснаар хэн хамгийн богино хугацаанд таарсан бэ гэдгээр ядарч тодорно нэг баг. За ингээд би дондогт эхний хүний нэрийг хэлсэн байгаа. Нэг хүнийг маш хурдан таалах хэрэгтэй байгаа. За ингээд халина дондог 2. За эхлэе. Мэдгүй. цаг явж байгаа. За. Ингээд хийгээд нь штэ. Өөр юм игэрээ. За өшөө. За дууч юм бас. Курт Кобейн биш. За Курт Кобейн бол ингэхгүй шүү дээ, тий? Ой. За. Мэдгүй юу? За. За моди. За хэн байсан бэ? Шакира байсан аахгүй юу да? Яг хийж байгаа үстэй. Гү Шакира чи ингэдэг шүү дээ. Тэ Шакира чи ингэдэг тий? Шакира. Тий Шакира. Ингээд энэ Шакира үстэй. За ингээд танаа баг амжилтгүй боллоо. За дараагийн хоёрыг анхааралтай байгаарай. Үгийг ойлгосон тийм ээ? Аги. Бэлэн үү? Аюуна бэлэн үү? За анхаар явсаа. За чарлиж. За маш амархан үг таарлаа. За дараагийн хоёрыг түрүүн бол манай хоёр бол бүтлгүүцсэн байгаа. Түрүүн Осама Бин Ладныг ер нь бол хийх гэж нэлээд зүтсэн тийм ээ. За одоо харин үгийг ойлгосон тийм ээ? Тэмүүж үгийг хэлсэн. Сарвал бэлэн үү? За эхлэе. Чимээгүй. Ленин биш. Биш байна. Ленин Сүхбаатар биш.
ерөнхийлөгч ямар ерөнхийлөгч юм бол? Йоо. Элбэгдэрж. Элбэгдэрж биш ээ. За. Өшөө өөр өшөө. Путин Би хийж болох уу? байж болоогүй. Кимтэрэн за боди. За хин байсан бэлээ? Гитлерээс бохгүй да. Бүр сүйдээ Путин болоо элбэгдэрж боллоо. За ингээд татаа тунгаа тэмцээнд маань 5 секундэд үгээ таачаадсан Аги оюун хоёр. За ирүүгээ. Саруулын хувьд өөр одоо асуух зүйл байна уу? Эргээгээд оюунаас асуусан ч болно эсвэл өөр хүмүүсээс ч асуусан бол. За. И дондгоос асуултасан. За, чи City институт сотдог би мэдэн. За, тэгээд чамд Монгол урлаг юугаар таалагддаг вэ? Тухай. Орхогүй. Чи морин хурд дээр тоглодог. Тэгээд чамд таалагддаг. Тий. За тэгээд Монгол урлаг, Монгол соёл, Монголын алдартай дүүчин, жүжигчин, бүжигчин чи мэдэх үү? Бүжиглээ. Би бүжиглэх мэдэх үү? Мэдэх. Can I answer in English? Гүү монголоор. Oh my god. Хоол би жоохон мэдэн. За яриарай. Жоохон монохорч мэдэн. Зарим нь ойлгосонгүй. Зарим нь ойлгоогүй. Чи бид хоёроо ажил хан. Монголд хурж ирээд хамгийн ихэнд сурсан үг, монгол үг ямар байна? Ямар үг сурсан бэ? Монголд хурж ирээд хамгийн эхлээд би чам хайртай. Би ч гэсэн чам хайртай. За, дондгийн хувьд эндээс хинээс нэгээс нэг асуугаарай. Нэг асуулт. Хинээс асуух. Халиуна. Чи net зало бахаё. Заочсон. Бас чи хан ирсэндээ ханаас ирсэндээ бас чи Монгол юу хийдэг вэ? За надад найзад байхгүй. Эхлээд би бол халмаг охин. Тэгээд би халмагаас ирсэн. Халмаг наачин бид нар халмагуд баруун Монголоос ирсэн гаралтай. Тэгээд одоо цагт бид нэр Орос газарт амьдардаг. Тэгээд одоо 407 жил Орос газарт амьдардаг. Тэгээд юу халмаг монголчуудаа бараг адилхан байна. Жоохон адилхан байна. Тэгээд одоо Орос иргэнтэй би. Би бол Плехановын их сургуулийн оюутан энэ жилд би төгсөн. Миний сургууль. Тэгээд би хүсгүй байна. Би Монголоос явмааргүй байна. Монгол газар надад амар таалагдсан. Тэгээд явмааргүй байна. Үлдмээр байна. Хэдэн жил сурсан бэ? 3 жил. Одоо 3 жил болсон. Одоо 3 дахь жилдээ сурч. Энд одоо ажиллаад амьдрах боломж хэр байд юм бэ? Би төгсөөд тийм ээ? Тий. Боломж тийм ээ? Боломжтой. Тэгээд би бодож байна энэ тухай. Би үлдмээр байна. Тэгээд магадгүй шүү би энэ сургуулийн төгсөөд ажиллах магадгүй.
тэгвэл ямарсан Монгол байхыг бол хүсэж байгаа юм тий. Тийм, хүсэл байх. Хүсэл байна. Хүсэж байхгүй. Байна. Өвөрмөц давдагдшгүй ам түнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэдтгэгч Атар өргөө компани. Бид нар Монгол хол эзэн тэгээд бүгдээрээ ад чаркалтай байсан. Тэгээд өнөөдөр бол шинэ найзууд болсон. Олон улсын оюутнууд хамт ирсэн. Тэгээд бүгдээ маш их сайхан сэтгэлтэй байсан. Хамгийн таалагдсан тоглоом мор барилдаан. Ягаад гэвэл амар хөгжилтэй, хөдөлгөөнтэй байсан. Тэгээд мор барилдаан төрүүлэх гэж байсан. Тэгээд Лаосын золбоо гэд манай өнөөдөр бид хоёр найз болсон. Гоёор сайн танилцаад олон зөндөө гадаад найзтай болсон. Тэгээд төрүүлэх гэж байсан чинь эрэгтэй золбоо эрэгтэй учраас надаас чадвартай, хүчтэй. Тэгээд намайг татаад нугаасан. Тэгээд би дараа нь явнаа. За ингээд өдөртөө манай танд Монгол үндэсний радио шоу маань та бүхэндээ үргэлжлэн хурж байна. Яг одоо бид нар морин байлдаа хийх гэж байна. За монголчууд өдөөсөө хүүхдүүд болгон жоохон багтаа бол ингээд сургуулаа тараа сургуулийн гадаач ингээд зассан орсны дараа л байлддаг байлаа шүү дээ. Тийм учраас өнөөдөр манай танд Монгол шоунд оролцож байгаа залуучууд гэсэн энэхүү сайхан засан дээр өнөөдөр сайхан цэвэр агаар бүгдээрээ морин байлдаа хийнэ. За ингээд мордыг бол сонгосон байгаа, баатаруудыг сонгосон байгаа. За ингээд эхний баатар бол Оюуна. За Оюунагийн одоо хүлэг сайн морь бол Аги. За тэгээд Халиуна Дондог хоёр нэг баг болсон байгаа. Мэдээж баатараар нь бол Халиуна, мориор нь Дондог. За энд бол Саруул баатар болно, Тэмүүжин хүлэг болно. За миний хувьд бол бас хүлэг болно. За энд манай Лаосаас ирсэн баатар зогсож байна. За ингээд хоёроо тултаад ялсантайгаа тултаад за тэгээд өнөөдрийн манай шоу нэвтрүүлгийн маань ядарсан тодорхой юм аа. За бид нөө. За яса. За ингээд Аги Оюуна хоёрыг яллаа. Золбоо өтер дараагийн хоёр хүн. За Франц руу Дондог. За Халимгийн Халиуна хоёр. Дарлаа. За мэдээж Узбекистанаас морь авчирсан байгаа. За ингээд Бурят баатартай. Давай. Дай тусе бүгд аваад ширээ. За. Хопа. За. Ахар. Fight. За ингээд Халимаа! Аги Дондог хоёр бол ядагдсан байна. За ингээд морин байлдааны финал 5 хүндээ үрж байна. Ингээд тэнд Тэмүүжин Саруул хоёр байна. Энд Золбоо ганц зэрэг хоёр байна. За. За энэ бол мэдээж финал. Дайрах уу? За явсаа.
Өнөөдөр гадаа сайхан байна. Оролцогчд маань морин барилдаанаар өрсөлдөж, Лаос улсаа төлөөлөн оролцож байгаа золбоо маань тунж амжилттай оролцож төрүүлсэн. За агаас би нэг асуулт асууя. Агийн дондгийг бол сайн ярьдаг те. Жоохон илүү те. Жоохон илүү ярьдаг те. За Монгол бүсгүйчүүд ямар байна? Монгол бүсгүйчүүдийн тухай. Их өөр. Монгол найз охинтой. Тийштэй. Тийм үү? Тий. За хэдэн хэр удаа үер гэж байна? How long? Удаан гоо 7 хоног. 3-7. Найз охиноо санаж гинөө. Найз охиноо санаж гинөө. Санаж гинөө. Тийштэй. Мэдээч. Монгол бүсгүйчүүдийн онцлог нь ямар одоо бэлэг эмэгтэй хүнээс Монгол эмэгтэй хүмүүсийн одоо ялгаа байна уу? Бэлэг эмэгтэй дүүгүй. Яагаад? Би дүүгүй. Чамаг одоо бэлэг хүмүүс үзэх юм бол чамаг хэцүү юм болох юм байна даа. Энэ нь одоо магадгүй чи ингэж ярьж байгаа юм чинь Монгол их нэртэй болох уу? Монгол их нэр. Магадгүй бол. I hope so. Хизээ буцах вэ? Хизээ одоо бэлэг рүү буцаад явах вэ? Хизээ буцаад бэлэг рүү явах. Би мэдхгүй. Би одоо 4 жил City Institute сурмаар байна. Дараа мэдхгүй. Улаанбаатар хотын тухай. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын тухай. Улаанбаатар хот ямар байна? Олон машинтай. Тий. За өөр. Smog. Утаатай. Тий. За ингээ бүгдээрээ дондгийг энүүгээр хэлхэн хөгжимчдэн бүгдээ хамтаа сонирхцгоё. За. Одоо яг нэг дарж тоглохыг хүсэж байгаа юм байна уу? Одоо энэ бид нар 7 хоног шүү дээ. 7 хоног. Тэгэхээр 7 хоногийн дотор бас нэг ганц 2 ингээд даа сурчвал бас хэвтэй шүү тийм ээ. Сурахыг хүсэж байна уу? Чадахгүй юм байна уу? Сонирхохгүй байна. Сонирхохгүй. За. Танаа шийдгээд сонирхолтой. Би одоо Гэрдүүгээ явлаа гэж. За зарим нэг хүнд нь бол сонирхолтой байгаа юм шиг байна. За тэгээд ингээд шинтгэлдээд танд Монгол үндэстний радио шоу эхний өдөр та бүхэндээ хүрлээ. Тэгээд цааш манай залуучууд маань бол Монголын заншил замун ахуудаа танилцсанаа. Тэгэхээр шинтгэлдээд танд Монгол үндэстний радио шоуд та бүхэн хамт байгаараа. Энд ингээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн маргааш цоошин дугаараа хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгч. And
Одоо би маш их арт жаргалтай байна. Тэ. Амжилт хүсье. Тэ. Бүгдээрээ би амжилт хүсье. Тэгээд бид нар чадна. Таны Монгол шоуд орж байгаа залуучуудаа амжилт хүсье. Баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье. Тэгээд маргааш бодлон юм хийн. Монголын үдэсний дээл унсан. Тэгээд гой бичлэг хийн гэж тэгсэн байгаа. Тэгээд бүгдээ амжилт хүсье. Баярлалаа. Манай Танил Монгол оролцогчид бүгдэнд амжилт хүсье. Тэгээд бүгдээрээ бид нэр чаднаа. Бүгдээрээ бид нэр ялнаа. За. Одоо их ятгалаа. Сайхан амгаарай монголчуудаа. Маш сайжин бүх юмд сайжин. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн бие даалтын тэмцээн байна манай. Дондог дөрүүлээ. Дондог Францад үлзээ сурж байгаа хөгжмийн боловсрол одоо Монгол дэвшүүлж байгаа манай. Дондог маань дөрүүлээ. За дондогтой баяр хүргэе.